хуралдааг би мэддэг байсан байхгүй. Тэгээ яваа очиж хуралд орсон гэдэг. Тэгээ хуралдаа ороод суугаагүй юм чинь одоо загнуулна да гэж дод орсон баг. Тэгээ орсон чи харин захирал баярах амар ууртай байсан л дээ. Загнаад тоо нөгөө хашаа машаагаа гүйцэж байхгүй яасан юм асан. Хурал муралдаа очиж хурлаад тастай явуудах юм. Ингээ дөнгөт нь заа гэд. Тэгээ бид хоёр уцаа мотоко бариад гараад энэ хэсгийн хашаагаа битүүлээд хадчаад тэр үдэж өгөө. Одоо ч хаад идэг гэж тэ. Тэгээд энэ хашаагаа бариад энтэйгээ гүйцэг гэжсэн. Тэгээд өчтөр тэгээд 18 орны захиалгатайгаа гээд тэгээ өчтөр яваач чи бүгдөө таарчсан байхгүйсэн байхгүй. Тэгээд хүн амтнд нэг юм байхгүй баа яхтай битүүр хоёулна юм хийцгээл. Сая ирсэн чинь нэг ногоон байсан дээр харагдсан байхгүй. Тэгээ улаан тоосон байсан би хараад нөгөө хашааны үнцэг харагдаж ингээд ногоон дээр юм гэдгсэн чинь зөвхөн наадлага найрлах наашаа. Тэгээд битүүр энэ дүү яваадсан чинь байшин байсан. Гайх. Манайг жорой ажилласан юм л надад нэг хэмээр өөрөө ч мэддэг байсан шүү. Сая дээр би нөгөө машинаас бууж ирэхдээ манайхан бүгд ирсэн болох гайх. Чи одоо бүгдээр юу хийж байгаа юм бэ гэж бод. Стог гоё биш. Хэлэх ч үг болдоггүй нэрээ айгуу гоё юм. Нямсүрэнгийн өнөөдрийн байга байдалд өчигдөр түүний өөрч байсан хариуцлагууд хамгийн том нөлөөтэй. Сэтгэлгэгч агуу зүйлийг өөрийн хөдөлмөрийн зэвсэг, амьдралын утга учираа болгосон Нямсүрэнгийн сэтгэлийн дуудлага энэ хамт олныг хөдөлгөж чадсан билээ. Нямсүрэн гэлтгүй бидний дунд түүн шиг мянган залуус бий. Харин тэдэнд бидний сэтгэлийн дуудлага, таны сэтгэлийн дэм хэрэгтэй. Азжаалтай одоо бест бодонд ажиллаад 3 жил болж байна. Тэгээд би арай сүлдэж байсан л да анх танилцал. Тэгээд байгууллагад ороод би чинь 4 сар болоод анх сая бест бодонд шилдэг ажилласан гэдэг 6 ажилтны дундаас бийж явчихсан тий. 9 жилийн хойгоор ингээд бас орон гэжтэй байр оронтой болсон даа бас баярлж байна. Одоо би энэ бест бодонд ажиллаад одоо 3 жил болж байна. Тэгээд бэстүүдийн 9 жилийн ойгоор гэр оронтой боллоо. Бас өөр хөвгтэй болж байна. Маш их баярлж байна. Хамт олондоо бас баярлж байна.
хамт олондоо маш их баярлж байна. Манай хамт олонны хүч хөдөлмөр бүгд шингэсэн байна. Ийм сайхан өргөдөө болсон гэж баярлж байна. Тэгээ манай хамт олонны 9 жилээ болж байгаа. Тэгээд цаашдаа бүгдөө үргэлж шилтгэн байцгаая. Тэгээ хамт олондоо хайртай шүү. Стогоо юм. Стог баяртай. Хамт олондоо стог баярлж байна. Энэ өргөө гэрийг улам өөдөнтэйшээ улам сайхан болгох. Иргэжлээ яг энэ өдөр энэ дэр чинь та бүгдэндээ маш гоё болгосон байна. Улам гоё болгож харуулна. Сайн хүн сайн аав болоод байж байна. Хүүхдүүд өсгөөд хүүхд маань мэдлэн тэгээд хүүхдүүдээ өсгөөд тэгээд сайн аав болгох гэж байна. Ямар сайхан албан газартай юм бэ ингээд миний хоёр хүүд ийм сайхан гэр орон тоолгосон их баярлж байна. Хэлэх юм болох. Бүр хаваас баг нураас зориуд ачираа. Ингэж хүүхдээ миний тоолгож байгаа нэг үстэй. Энэ хам байгууллагын хамт олонд аймаа баярлж. Тэгвэр толгодод нэр юм хэлж чадахгүй байна. Ямар сайн юм. Ийм бас сайхан юм бас байт юм ба. Хоёр дүү юуны баяр хүргэе. Тэгээд одоо ийм сайхан хамт олонтой тий. Одоо даргынхаа, захирлынхаа итгэлийг дагаад ажиллаа улам сайн хийгээрээ. Хамт олон ийм сайхан хамт олонтой байгаад ч бас баярлж байна. Одоо та хоёрын төлөө бүхэл юм зориулж штэ. Тийм байгууллагын чинь тийм болохоор одоо итгэлийг алдахгүй улан цаашаа сайн ажиллаарай л гэж лээ. Байгууллагын хүнд нь баярлалаа гэж лээ. Сайхан хамт олон байна. Үнэхээр их баярлж байна. Хоёр хүүхдийн хамт олон ийм сайхан байшин нэг он өдөр байсан. Өчтөр уучдарын энэ байж байгаагүй байхгүй. Би энэ хашаатар байсан. Тэг өнөөдөр ингэж чи нэг байшин босгоо. Тэгээ ямарсан бит хоёр ч үгүй сая очоод хамт олон өдөө ингээд зураг авахгүй болоод байцгаагаад ингээд зураг авахгүй болсон. Хамт олон маань сайхан өгөөжтэй болж өгч байна. Хаа байсан баг нуур машин явуулаад ингээд нэр үр хүүхдүүд ингээ гэр орон машин аваашиг бэлдээ. Үнэн нэр тэдний захирлал бол нэр үнэн сайхан сэтгэлтэй нэр ямар сайхан сэтгэлтэй хүүхдүүд. Энэ хамт олонд нэг хийх юм аа. Миний хоёр хүүхдээс нэр ажиллаа олж орсон байна. Бис та маш их баярлж өшөө илүү сайхан сайн ажиллаараа гэж хэлдэг. Өглөө бас би нэг нэмсэнгээ яваад газар үзүүлээгээд өө шойхта ингэлээ авчаад хүмүүсэнд газар үзүүлээ явуулсан баг. Тэгээ бусад яваад нисэгт нэг юм газар байгаа нэ тэгэхээр би бас чи би очиж үзье. Энийг хайцуу тэнийг хайцуу гэж явж байгаа. Тэгээд өнөөдөр энэ чи хичээл
ийм сайхан ийм гоё болцсон байгаа биеэс толгондоо яасаа ээж нь ажилдаа явцсан. Яг ч үгүй алкол сууж. Ажиллагаа 4. 2013 оны 4-р сарын 10. Лав гарга. Нэвтрүүлгийн Голбаатар Нямсрынгийн ээж Монголын төмөр замд проводникийн ажилтай. Тэрээр юу ч мэдээгүй байгаа. Бид түүнээс нууцлахыг хүссэн. Нямсран газар үзүүлнэ гэж ээжтэй худлаа ярин хамт очиж үзэхийг хүслээ. Ингээд бид Нямсрангийн ээжийг аваад газар үзүүлэх нэрийдлэр хүүгийнх нь шинэхэн байшин руу явлаа. Хоёр хүүхдийн минь амьдралтай тус нэмэр орж шавьяаш бэлгэлж байгаа байрлаж байна. Би өөрөө газар үзэнэхээр газрын үзэх байх гэж бодоод газрын төлөө аль газар ингээд Америкаар ярьсан чинь ээжээ энэ хашаа энэ л орж цай ууй муу гэж заагаад тэгээд манад орох юм за энэ айл энэ хүүгийн байшин юм байна да энэ шиг байшин хоёр хүүхдтэй бариад өгчихсэн гэж бод. Тэгэж бодсон сая орчихсон тэгээд тийм суучихсан чинь манай ширээ нэг усны самбаа гэж байна. Би ч баг гэртээ нөгөө тэр яаж энэ хайцыг орж ирээд бүртгэсэн үг чинь гівгэн тийж хань юу юм болтаа энэ энэ хэрэгжилж байгаа гэхээр нөө хэрэгжилж байгаа байл гэж бодвол тэгээд гайхаж ээч манай ичиг хамт олноос 9 жил аваад бэлгэж байгаа. Бистэ баярлсан сав хоёр хүүхдээ ажлын хамт олонд ийм сайхан хамт олонны итгэлийг алдаж болохгүй ажлаа сайн хийж явах хэрэгтэй. Хоёр хүүхдээ өөр юу ч хэлэхгүй хамгийн гол ийм сайхан хамт олон бол хаач одоо нэрэ ховор байгаа цаг штэ. Ер нь тэгэхээр хүмүүс чинь нэгээ төсчл амьдрах ийм сайхан хамт олонны итгэл гэдэг чинь итгэл сэтгэлийг л алдаж болохгүй гэж хэлмээр энэ хоёруудыг яаж тусна гаргаад доо гэж би бодоод ажлаас бүгдээ ажил дээр хүртэл тэгээд нэг тусна гарч юмсан. Сайхан өөр ихсэн орох байртай холбоод өгчих юмсан гэж бодоо явчихсан. Ийм гоё хамт олон сайхан хамт олонтой юм байна. Байнгын уралдаан тэмцээнд орно. Чинь ямар их гоё тэмцээнд оролцдог. Яасан сайхан хамт олон бэ гэж би байнг ярьж хоёр хүүхдээ хэлдэг. Тэгээд нэг гараад орохт нь би бас тэгж бодчихсон. Энэ хоёр ч алдаад байна да. Эгээд одоо авах болоо да одоо яандаа гэжсэн чинь эргээд авахаар ямар сайхан юм бэ. Ийм тарга одоо байдгийм үү гэж хүүхдээ хүртэл би сая ажлаас буучаад нөгөө багтаага ярьжсэн. Хүүхдэнд хөрөхгөө гэдэг одоо яана цуглуулсан юм байхгүй одоо болохгүй одоо энийг өгчөөр хэдүүлээ нэг юм бодох үед харин тийм ээ гэж манай баг намайг шоолоо ээж харин тийм ээ болно доо гэхээр юу л болдгийг ээж нь одоо яад юм байгаа болохгүй одоо тийм нэг юм бодно гэж бодсоор явж идэх энэ хоёр хүүхд төрөх нь яана гэж ээж та болно шүү дээ. Тэгээд сайн энэ байшин наашаа орж ирсэн бүр палмагтчихэд айгуу сайхан тийм ийм сайхан хамт олонны итгэлийг өстө алдаж болохгүй л гэж хүүхдүүдэд хэлмээр.
зүрхэнд гал байхад тулганд цог бий. Сэтгэлийн дуудлага.